Авилгатай тэмцэх газрын даргад нэр дэвшиж байгаа эрхмээс асуулт асууя. Хин нэгэн сайд аль нэг компаниас хандив авчихад засгийн газар нь тухайн компани хууль бус үйлдэлийг илрүүлээд улсын хурал руу өргөн барьж байгаа үед хандив авсан компани талд эрх ашигт нь үйлчлвэл энэ танаа харьяалалд шалгагдах хэрэг мөн үү? Энэ хууль зөрчиж байгаа юу гэсэн асуулт байна. За ерхий сайдад хандаж хэлэх үг байна. Сая Хөх Монголын хөхтөг гэд аян 21 аймаг тойроод ирсэн. 21 аймаг бол хамтарсан засгийн газрыг улс орон үндэсний эрх ашигт нийцсэн үндэсний эв нэгдлийг хангаж ажиллах ёстой гэдэг дээр санал нэг байна. За хамгийн гол нь шудрагаас тогтоох ёстой. Иргэд ядуу байгаа, ажлын байргүй байгаа нь шудраг бус байдлаас авилга их байгаагаас шалтгаалсан гэж үзэж байгаа. Тэгэхээр таны авилгатай хийх тэмцэлд итгэж улс орны хэмжээнд явах мега төслүүдийг урагшлуулах гэж бид энэ засгийн газрыг байгуулсан, хамтарч ажиллаж байгаа, засгийн газрын оруулж ирж байгаа хууль төслүүдийг аль болохоор дэмжих талд нь явж байгаа. Таны Energy Resources ухаан хөдгийн ордыг засгийн газрын тэмдэглэлээр хууль бусаар авсан гэж мэдгдсэн. Та өөрөө хууль зүйн сайд ч гэсэн мэдгдсэн. Энэ асуудлаа яаралтай улсын хурал руу өргөн бариад оруулж ирээч. Энэ тэмцлээсээ ухарч няцаж болохгүй. Энэ тэмцлээсээ ухарч няцахгүй учраас өнөөдөр 6 жил ажилласан авилгатай тэмцэх газрын даргыг улирал томилох саналыг улсын хуралд оруулж ирж байгаа гэж бодож байгаа. Тийм учраас энд эрх ашигын зөрчилтэй, санхүүгийн зөрчилтэй зарим сайдуудын үйлдэл хэрэс итэрч байгаа. Энэ дээр бас та эргэж хараарай. Авилгатай тэмцэх ажлаасаа бити ухраарай. Авилгатай тэмцэх газрын даргыг дэмжиж өгье. Тэгээд ажлаасаа бити ухраарай гэж хэлье. За даштаа дарга асуултанд хариулъя. Ажлын хэсгийн 10 дугаар микрофон. За Монгол Улсын гишүүний асуултанд хариулъя. За яг одоо энэ тодорхой асуудлыг бол одоо манай байгууллага хууль дүрмийнхээ дагуу шалгаж тогтоож ажил одоо ашиг сонирхлын зөрчил бий хэсэх одоо гэмтрэг үйлдэгцсэн хэсэх асуудлыг бол шийдэх боломжтой, хариух боломжтой байна. Одоо яг одоогоор шууд хариулах боломжгүй байна. За ерөнхий сайд Мөнгө хэсгэлэн гишүүний асуусан асуултанд хариулъя. За өнөөдөр бид нар авилгалтай хийх тэмцэл хүмүүстэр одоо мөрдөх байгууллагуудын түвшинд буюу нэлээд асуудал боллоо. За энэ шүүхийн түвшинд ч юм уу бас бүтэн шийдэгдэхгүй байна. За дээрэс нь авилгын одоо авилгал дээр одоо асуудал үүссэн хүмүүсийг өнгөрсөн хугацаанд нэлээдгүй зүйл боллоо. Хөрс суурийг нь бэлтгэн зүйтэй юм шүү гэж ярьж байна. Санал нэг байна. Сүүлийн үед бас бид нар эдийн засаг өслөө. Одоо эдийн засгийн өсөлт чинь одоо хоосон тоо байгаад байгаа юм шүү. Өргөхөөр оруулахын зүйтэй юм шүү гэдэг. Санал нэг байна. Гэхдээ тоо байхгүй байхад хүртээмж ярих боломжгүй байдаг. Өнөөдөр авилгалтай хийх тэмцэл бүтэн үр дүнд хүрсэн үгүй, зарим асуудал нь ингэсэн тэгсэн гэдэг асуудал ярьж байна гэдэг бол сайн дэвшил. Бид ерөөсөө авилгалтай холбоотой асуудлыг ярьдгүй байсан шүү дээ. Сүүлийн 3-4 жил л одоо энэ асуудлууд яригдаж, сонсгол хийгдэж, бүх нийтээр энэ авилгалтай холбоотой асуудлыг ярьж, хэлж ингэж байгаа болохоос өмнө нь ийм зүйл ерөөсөө яригддаггүй байсан. Тийм учраас даштаа доргийг бас оруулж ирж байгаа шалтгаан ч тэр. Энэ байгууллагыг амь оруулсан. Энэ байгууллага амь орсон. Авилга гэдэг асуудал нийгмийн асуудал болсон. Бүх нийтээрээ бид нар хөгжлийн банкнаас ахуулаад лиценз яаж авсан гэдэг олон асуудлуудыг улсын их хурл ярьсан. Эрх зүйн хувьд нь өөрчлөлт оруулсан. Тийм учраас энэ хийгдээд эхлүүлсэн ажлаа дуусгахад одоо энэ үргэлжлүүлж ажиллах нь бол зүйтэй юм аа л гэдэг өнцгөөс одоо миний хувьд оруулж ирж байгаа. Анх миний хувьд
дэвшүүлэн гаргаж тавьж байсан байгалийн баялагтай холбоотой асуудал энэ өнгөрсөн 30 жил дотор яагаад орлогын тэгш бас байдал үүссэн бэ гэдэгтэй холбоотой асуудлаас би нэг алхамж ухрахгүй. Энэ бол миний амьдралын философи болохоос биш, би албан тушаал дээр ажил хийж байгаа зүйл огт биш. Тийм учраас энэ дээр санаа зовлтгүй. Харин асуудлуудыг илүү одоо хуулийн төвшөнд яаж одоо богино хугацааны шийдэл болох вэ гэдэг нь л чухал байгаа болохоос биш. Явж ирсэн энэ буруу асуудлуудыг системтэйгээр засчих байгаа. Бас ч гэж нэлээдгүй үр дүн гарсан байгаа. Авилгалтай тэмцэх газар 2022 он гэхэд 2.3 их найт төгрөгийг бутаж улсад төвлөрөөс энэ бас